Hi guys, юу байцгаана? Нэгдүгээр курст Сүйсийн Монгол зургийн анги, зөвхөн Монгол зургийн анги ангид сурахад хичнээн их хэмжээний төлбөр мөнгө нэмэлт хэрэглэгдэхүүнүүд шаарддаг вэ гэдгийг та бүхэнийг хамт ярилцсанаа. Сүйс чинь соёл урлагийн их сургууль дотроо ер нь бол 6 салбар сургуультай байдаг. Тэрнийх нь дүрслэх урлагийн академид нь би суралцдаг байгаа. За тэгээд дүрслэх урлагийн академи нь болохоор дотроо мэдээж хэрэг олон мэргэжлүүдээр хуваагдана. Жишээлх юм бол Монгол зургийн анги, уран зургийн анги, уран баримл, уран сэлбэр, керамик, чимэглэх, тэнгуүтээ зураасан анги, барын анги, номын зургийн анги, тэнгуүтээ график дизайны анги, гэрэл зургийн анги, хувцас дизайны анги гэх мэтчлэн хуваагддаг. Тэгээд анги болгонууд өөр хэрэглэгдэхүүнүүдийг шаарддаг. Жишээлх юм бол уран зургийн ангид бол тосон будаг канвас хэрэгтэй. Монументалийн анги байдаг. Тийм монументалийн мартчих. Керамикийн хувьд болохоор бас өөр уран баримлынхын илүү шавар, керамикийнхнаас ингээд шавар хэрэг болдог бол Монгол зургийн ангид ер нь бол баримлын шавар хэрэг болохгүй шүү дээ. Тийм болохоор ангиасаа хамааран харилцан адилгүй төсөвтэй гардаг. Хамгийн дөрөв энэ цүнх А2 байна уу? А1-ийн цүнх байгаа. Энэ цүнхийг болохоор 64,000 төгрөгөөр авч исэн. Зургийн дэлгүүрүүдээс тэгээ хольж утгаад авч исэн. За энэ болохоор батлаар дотор нь цаасаа хийдэн. Батлаар нь бас янз янзын үнэтэй гойдээ 13,000 төгрөгөөр авч исэн. Ямар анги вэ гэдгээс чинь хамаарат чамд мольборт хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг нь бас тодорхойлогдно. Тэгэхээр манай ангид бол мольборт хүүхдүүд өөрсдөө тусдаа авах шаардлага байгаагүй. Гэхдээ би нэгээд 20k-гаар мольборт авч исэн. Яг нь миний мольборт эдэрсэн л дээ. Тэгээ манай анхны мольборт. Курс ахих тусам зурах цаас хэмжээнд томроод явдаг болохоор 2-р улиралдаа бид нар ийм том А-тиг гэдэг хаа. А-тигийн планшет цүнхтэйг авсан. Яг энэ хуучин хүн хэрэгжилж исэн болохоор планшет цүнхтэй нийлүүлээд аюул хямдхан 20k авч исэн. За энэ планшетыг болохоор хэдээр авснаа санахгүй байна. Гэхдээ за 28,000 гээд бодчихъя. Сургууль дээр нэг планшеттэй байх, гэртээ нэг планшеттэй байх. Ер нь бол яг ингэ чиний сонгол. Чи хэрвээ сургууль дээрх юмаа тусдаа гэртээ бас тиймэрхүү төв хэрэгслүүдтэй болмоор байвал чиний зардал ер нь бол 2 дахин үрж идэх гэсэн. Иймэрхүү планшет, тиймэрхүү юмнуудыг заавал цоо шинээр нь авах шаардлагагүй юм шиг санагдсан. Өмнө ашиглаж яагаад ингээ хямдхан зарна ч юм уу тиймэрхүү дүү зүйлсийг аваад өөртөө хяналттай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол айгүй их зардал гарна. Иймэрхүү дүү хавтас байж байвал зүгээр. Гэтээ энэ хавцанд чинь ингээ өөрийнхөө жижиг сажиг юмнуудыг л хийн. Тэрнээс шиг зурсан зургуудаа бол хийх боломж ер нь бол хэрцангуй бага. Яг иймэрхүү дүү жижигхэн зургуудаа л хийвэл юу юм гэхээс биш. Бусдаар бол цүнхэн дотор агуулна. Хавцыг болохоор 26,000-аар авч исэн. За энэ бол чиний сонгол. Ийм таталбар хийдэг байхгүй юу? Бидний хувьд 4 дахь өдөр болгон таталбар хийдэг байсан. Гэхдээ би таталбарт нэг ч удаа орж байгаагүй. Таталбарт орё гэж бодож энийг авсан. Гэхдээ таталбарт орж байгаагүй. Таталбарт ороход бол энэ бол хэрэгтэй. Өөр юмар ч гэсэн орлуулад хийж болно. Энэ 11,000 төгрөгөөр авч исэн. За вакуум цаас байна. Тэнгүүдээ усан буудгийн цаас бас хэрэгтэй. Усан буудгийн цаасыг гаргаад ирье. Усан буудгийн цаас, вакуум цаас хоёрын хэмжээ нь ялгаатай байдаг. Усан буудгийн цаас хамаагүй жижигхэн байдаг байхгүй юу? За тэгвэл вакуум цаас бол Хятад, Орос гээд хоёр хуваагдчихна. Гэхдээ ер нь ойролцоогоор 200 гэдэг нэг ширхэг вакуум цаас нь. Тэнгүүд усан буудгийн цаас нь грамаараа ялгаатай байдаг. 180 г, 230 г, 250 г, 300 г гээд грам нь дээшлэх тусмаа илүү үнэтэй болдог. Тэгэхээр нэг усан буудгийн цаасыг ойролцоогоор 2500 гэж бодъё. 2 том усан буудгийн цаас. Гэхдээ энэ чинь зөвхөн чи ямар нэгэн байдлаар дахиж ирлээгүй шууд эхний орлогоороо дууссан тохиолдолд ч дээ. За нэгийн Б болохоор яг адилхан ингээд энэ хоёр нийлээд нэг том усан буудгийн цаас болно. Тэгэхээр 2 гэсэн үг. Тэгэхээр нийт 4 цаас гэсэн үг. 4 ширхэг усан буудгийн цаас. Дахиад хэлэхэд анхны орлогоор хийж байгаа шүү дээ. Ямар нэгэн дахиж эхлэхгүйгээр шууд
эхний орлогоор хийн гэсэн. Хамгийн багаар төсвөлж бодож байгаа. Би бол нэг зургийг дор аж 2 зурдаг. Тэгэхээр миний энэ ватан цасны өмнүүд яг бодит амьдрал дээр бодох юм бол 2 дахин үржид нь зарим хүмүүс 3 4 зурдаг, өөртөө таалагдах хүртлээр зурдаг. 4 усан модгийн цаас 4 ватан цаас. Бид нэр хичээлийнхаа төгсгөлд аканток хийгээд аканток гэж энэ хүрээд хийгээд ингэж ханан дээр үлгдэг байхгүй юу? Эцсийн шалгалтандаа зориулаад. За тэгэнгүүт акантокийн нэг цаасыг 4-өөр бодож үзье. Нэг улиралд 4 акантокийн цаас ашиглана. Тэгэхээр 2 улирал гэхээр 8 акантокийн цаас. 8 акантокийн цаасыг 4000-аар үржүүлэхээр 32000 төгрөг зарцуулна гэсэн үг. Одоо миний ярьж байгаа бүх зүйл болохоор суур essential буюу заавал байх ёстой юм баггүй юу? Ямар нэгэн мэргэжлийн хичээлүүд авахгүй заавал байх ёстой юм. Энийг ярина. За энэ дотор болохоор пластилин буюу баримлын шавар байгаа. Энийг яг дүрслэх урлагийн хэмжээнд орсон 1-р курсын бүх оюутнууд уран барилгын үндэс гэдэг хичээл үздэг байхгүй юу? Тэгэнгүүт тухайн үед ямар багш орж ийн ямар хичээл ямар бүтээл хийхээсээ хамаарат үн өөртөх нь бас ингээ харцангуй өөр байна. Гэхдээ бидний хувьд ийм 30 гарсан 30-тай модон хавтан бэлдсэн. Энийг бол заавал ингээ хийлгүүлээд байх шаардлагагүй мод олоод аль эсвэл өөртөө гэртээ байгаа юмуд ашиглаад хийх боломжтой байхгүй. Би энийг зүгээр хийлгүүлсэн 25000 төгрөгөөр хийлгүүлсэн баха. Тэнгүүд баримлын шавар нь бид нэр жамсраа хийсэн байхгүй юу? Жамсраа хийгээд тэгээд нэг эрлэх хийсэн. 5 баримлын шавар орсон. 8500-аар авсан. Хамгийн хямдхан нь олсон хамгийн хямдхан нь 8500 байсан. Нэг яриагүй үлдсэн нь гипс авсан бид нэр нэг хүний 5000 төгрөгийн гипс авсан. 4500 төгрөгийн гипс аваад тэр гипсийг ашиглаад юм хийсэн. Усан бодог байна. Энэ болохоор Ленинград тухайн үедээ 108,000 төгрөгөөр авч ирсэн. Сониот байна. За сониот болохоор 40к. Надад хуучин сониот байсан. Тэгээ миний сониот дуусчихсан болохоор би шууд Ленинград авсан. Яа Ленинградын өнгөийг дуусгаар дахиад нэгээр нь худалдаж аваад хийх боломжтой байдаг байхгүй юу? Сониот болохоор болохгүй. Заавал бүхэлд нь авдаг. Ленинград илүү Берлин илүү ямар ч 108,000 төгрөгөөр авч ирсэн. За дараагаар нь ийм зүгээр ийм дөрвөн бэрийг ашиглаждаг. Нэг нь 8,000 төгрөг цаасаа скотч хэрэгтэй. Би бол нэгийн А, Б хойлонд нь нийлүүлээд 5 цаасаа скотч дуусгасан гэж бодох юм бол нэгийг нь дунджаар 3,000 төгрөг гэж бодъё. Тэгэх юм бол ямар ч ингээд ер нь тарган цав хэрэг болно. Тарган цав аль эсвэл шар цав. Тарган цавыг би бол 8,000-аар авсан. Нэг тарган цав авсан байхад ер нь бол зөвхөн чамд хангалттай гэсэн үг. Лотеригийн ийм зөөлөн баллуур нэг нь 1500 гэдэг. Би тэгээд хичээл орсноос хойш 5-ыг авсан. Яг зарим нь алга болоо, зарим нь дуусаад гэх мэтчлэн 5 баллуур ашигласан. Нүүрсний баллуур ийм слайм шиг баллуур байдаг. Ийм слайм шиг ийм баллуур байдаг. Энийг болохоор би нэг аваад алга болохгүй хэрэглэх юм бол энийг хичнээн удаан хэрэглэж болдог. Энийг 4,000 төгрөгөөр авч ирсэн. Харандаан дээр штэ тийм хатуугаас зөөлөн ийм харандааны сетүүд байдаг штэ. Тийм харандааны сет авчих юм бол ер нь зүгээр санагдсан. Миний энэ одоо ингээд харандааны сет ахгүй юу? Би хамгийн сүүлд авсан. Одоо энэ харандаа чинь ингэж үзүүрлэж хэрэгж дуусаар байгаа тийм жижигхэн болно. Тэгэнгүүт дахиж авна. Энэ харандааны өөцнүүд л гэхэд зөвхөн нэгийн Б семестр дуусгасан харандааны өөцнүүд ахгүй юу бид нэр. Би нийт 7 харандаа дуусгасан байна. Тэгэхээр ер нь бол 20 харандаа боломжийг сонсож байна. За тэгэнгүүтээ ийм харандаа уртцагч гэдэг зүйл хэрэгтэй. Энэ саяны энэ жижиг өөцөө харандаануудыг чинь ингэж уртцаж өгдөг. За энэ харандаа уртцагчийг 3,000 төгрөг гэж бодъё. Нүүрсэн харандаа ашигласан. За нүүрсэн харандааг нэг нь 2,500. Үнэтэй ээж магадгүй. Би үнийг санахгүй. Нэг нь 2,500 гэж бодох юм бол за хамгийн ихтэй л бид нэг 2 нүүрсэн харандаа л хэрэгсэн. За хамгийн гол юм мартчих. Заавал байх ёстой юм гэвэл цаасны утга. Ийм 2 төрлийн цаасны утгааг авсан.
Харандаага цаасны утгаар үзүүрэлдэг болохоор энэ жижигхэн цаасны утга нь илүү амар байдаг. Тэгээ том цаас зүсгэж юм уу эсвэл илүү том ажлууд гэх юм бол том цаасны утга нь хэрэгтэй. Тэгээд нэг ийм цаасны утга чинь би 3800 төгрөгөөр авсан. Тэнгүүд би 2 ийм жижигхэн цаасны утга авсан. Нэг том. Энийг 8000 төгрөгөөр авсан байна. Пенал харандааны цав пеналыг бол тооцгүй өөрсдөө байгаа гэж бодох юм бол шүү дээ. Одоо би бол өөрийнхөө харандаанууд зориулаад өөрөө гараараа ийм ойж исэн баггүй юу? Пастел буюу ийм тусан харандаанууд бол чиний сонголтоор авах эсвэл авч болно. Аваад хэвлэж болно. Бас ийм зургийн дэвтэрнүүд бол бас чиний сонголтоор аваад хэрэглэж болно. Энэ зургийн дэвтэр чинь за нэг 20,000 яг ойролцоогоор нэг 20 орчим. Энэ нь болохоор 12,000 гэж байгаа. Үндсэн юм бол ингээд болчлаа. Окей, дуусчлаа. За одоо жинхэнэ мэрэгжлийн хичээл рүү оръё. Миний мэрэгжлийн хичээл бас гуаш хэрэг болдог. Хэрвээ уран зураг гэдэг мэрэгчлэр сурч байгаа юм бол гуаш юу нь бол хэрэг байхгүй. Нэг юм гуаш 3800 төгрөг гэдэг. Тийм бол за тэгээд энэ бронзыг 12,000 төгрөгөөр авч ирсэн. Бид нэр арилит гэж ийм олон хавтан ашигладаг. Монгол зургийн бид нэр болохоор цаасан дээр зурдаггүй ийм яг цэвэр даван материалыг шохоотоо хольж зуураад ашигладаг байхгүй юу? Энэ дав, шохоо, засан цав, арилит эдрийг өөрөө аваад хийсэн гэж үзэх юм болвол үгүй 25 өрөхгүй 50,000 төгрөг нь бол багтана. Яг бидний хувьд болохоор энэ гүрүүнд гээд байгаа энийг болохоор багш маань өгөөжсэн баггүй юу? Бид нэр өөрөө нэг гүрүүнд татсан. Гэтэ би тэрнийхээ үнийг нь санахгүй байна. Бид нэр мэрэгжлийн хичээлийн биер буюу Монгол зургийн биер гэж байгаа. За Монгол зургийн биер гэдэгт нь ийм яг амьтны байгалийн гаралтай үстэй биернүүдийг ашигладаг. Синтетик үстэй тийм биернүүд ашиглах ер нь аль жоохон төвхтэй байдаг байхгүй юу? Тэгээд ийм хурц үзүүртэй контрийн биернүүдийг ашигладаг. Би нийтдээ ийм хэмжээний мэрэгжлийн биернүүд авсан байна. Энэ 4 биерийг нэгийг нь 2500 төгрөгөөр авсан гэж бодоод үлдсэн эднэрийг нэгийг нь 8000 төгрөгөөр авсан гэж бодъё. Ойролцоогоор 66,000 төгрөг хүрсэн байна. Мэдээж хэрэг яг ийм олон биерүүд хэрэггүй л дээ. Одоо харах юм бол энэ 3 ойролцоо хэмжээтэй байгаа. Энээс нэгний ширхэг байхад болно. Би зүгээр яг дахин дэлгүүр явахаас залхуурээд бүдд. Яг ийм нарийн үстэй контрийн биерийг дахин авах шаардлага гарч магадгүй. Чи яг биернийхээ үсийг гоё арчилж чадахгүй бол чи контрийн биер дахин авсаар л авах болно. Ийм нэвт хэрэлддэг калькан цаас. За энэ калькан цаасыг яг манай багш авч өгсөн. Гэхдээ би өөртөө зориулаад калькан цаас 1500-аар 3 метрийг авсан гэхээр 4500 төгрөг авсан байна. Энэ Монгол зургийн ном. Ойролцоогоор яг хинээс хаанаас ямар газраас авснаас хамаарат өөр үнэтэй байна. Хамгийн хямдхандаа 90к-тай, хамгийн дээшигээ 200-тай 300 хүрдэг энэ ном. Тэгээ би энийг болохоор 100к-аар авч ирсэн. Яг ингээд Монгол зургийн хэрэгтэй юмуд байдаг болохоор. Окей, за ер нь нэг юм үлдээсэн санажлаа. Будгаад найруулах би 2 палет дээр авсан. Хоёулангийн за яг нэгийг 70,000 70,000 гэж үзэх юм бол нийтдээ 14,000 төгрөгөөр палет дээр авсан байна. Окей. За ер нь ингээд яг миний санаж байгаагаар бол болсон байна. За тэгээд яг өмнө нь хэлсэнчлэн энэ бол зөвхөн Монгол зургийн хувьд л яригдах үн ханш өртөг байхгүй юу? Уран зурагт бол шал биднээс өөр юм ашигладаг, монументал бас өөр хэрэглэгдэхүүнүүд ашигладаг, сэлбэрийнхэн өөр, хувцсныхан өөр гээд энд гарсан нийт үнээр зүгээр л ерөнхий баримжаа гэж бодох хэрэгтэй шүү.
За хамгийн багадаа л ийм байх юм байна гэж бодох хэрэгтэй. Тийм сургалтын төлбөр яриаггүй. Тэгэхээр 23-аас 24 оны 1-р курсынхны сургалтын төлбөр 107,800 байсан. Энийг ойролцоогоор 110,000 төгрөг гэж томилчихъя. Тэгэнгүүтээ намар 21 кредит, хавар 21 кредит үтсэн гэж тооцоолох юм бол нийтдээ 42 кредит үтсэн. Тэгэнгүүт зөвхөн сургалтын төлбөр нь ийм болж байна. Тэгээд урсгал зардал гэж нэрлэжээ л да. Урсгал зардал нь ийм болж байна. Тэгээд нийтдээ ийм байна. Энэ дээр юуны мөнгө нэмэгдээгүү вэ гэхээр ангийн мөнгө, тэр анги фондны мөнгө гэж авдаг бол манай анги бол авдаг. Тэрний мөнгө нэмэгдээгүү. Тэгээд хоолны мөнгө ороогүй. Ерөнхий эрдмийн хичээлүүд буюу лекц ордог хичээлүүдийн хэрэглэгт хүнүүдийг энэ дээр багтаагаагүй болно. Тэгэхээр юу нь бол үзэг, дэвтэр, тэгээд бие даалт хэвлүүлэх мөнгө гэх мэтчлийн юм бол ороогүй болно. Okay, bye bye.